За сайн байцгаана. Манай гал махбодтой хонь наслан номын ордныхны маань 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 12-ны хүртэлх ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад манай гал махбодтой улсууд одоо нэлийн адал явдалтай байх нэ л гэж харагдаж байна тий. За энэ дээр одоо төрүүлээд одоо гарсан одоо таны амьдралд чухал байхаар одоо сарууд гарсан байгаа. За энэ дээр одоо 12 дугаар сар 2 дугаар сар 4 дугаар сарууд их чухал амьдралд тань одоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн ийм мессеж өгч шүү. За мөн одоо удаан хугацаанд одоо бодож гэдэг юм уу тунгааж эргэлзэж байгаа ийм ажилтай хүмүүс байна л да. Ажлаа дээр одоо байх уу, болох уу, яах уу гэж эргэлцсэн хүмүүсүүд харагдаж байна. Тэгэх юм бол одоо эх 7 хоногт бол одоо ямар нэг тийм шинэ ажлын боломж одоо шинэ ажил болохоор ингэж харагдаж байна. Шинэ ажил одоо их зүгээр сайхан харагдаж байна шүү, тийм ээ. Одоо их эргэлзэж одоо эсвэл одоо ажил дээр одоо таныг шудраг бусаар үнэлдэг, тийм ээ. Танд таалагдахгүй мөртлөө та одоо хийхээс өөр аргагүй байдалтай байгаа ч юм шиг. За тийм болвол одоо эх 7 хоногт одоо шинэ ажлын санал гарч ирж шинэ ажил төрөлд орох нэ гэж ойлгоорой. За шинэ ажил бол тунд ажгүй харагдаж байна. За ажил төрөл ийм байдал ийм бол одоо энэ дээр ихэвчлэн одоо бас хүний сэтгэл санаа таны одоо хайр сэтгэлийн асуудал их гарсан байна л да. За энэ дээр одоо өнгөрсөнд одоо их сэтгэл нь шархалсан тийм ээ. Эсвэл одоо энэ дээр одоо яах аргагүй одоо өөр таныг одоо араач чинь тавьж сэтгэлийг чинь шархлуулсан ийм байдал харагдаж байна л да. За энэ сэтгэлийн шарах одоо сайхан одоо эдгээх тийм ээ. Одоо дараагийн харилцаанд одоо бас нөгөөтгөө авч орохгүй байх тал дээр анхаараарай гэсэн юм байна шүү. Ягаад гэвэл одоо ижлэгийн юм татаад байгаа юм шиг харагдаж байна тий. За энэ дээр одоо манай гал махбодтой улсуудад бол одоо эх 7 хоногт одоо хидэн ер нь бол одоо сонголт байна л да. Манай гал махбодод одоо угаасаа сонголт ихтэй тий. За сонголт 2-3 хүнд харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дундаас та одоо сонголт хийх хэрэгтэй болох нэ. За би энэ дээр одоо нэг харж байгаа юм нэхэр зэрэг за яг ийм сонголтууд байна. Та энэ сонголтуудыг бас нэг зэгцлэх гэдэг юм уу одоо нэг тийш нь болохын магадлал өндөртэй байна. Яагаад гэвэл одоо энэ дээр одоо таны эргэлзэж байгаа эсвэл одоо таны итгэж байгаа хүн одоо жинхэнэ нүр царайгаа үзүүлэх юм уу тий. Энэ дээр тэгс байл л да. Тэгэхээр зэрэг энэ хүн одоо ямар нэг байдлаар танд одоо хотлоо ярьсан бол та тэрний нийлчлэх юм уу эсвэл одоо та олж мэдэх тийм ээ. Ингэснээр одоо энэ хүмүүсийг одоо хин бэ гэдгийг танд сонголт хийхэд амархан болох ч юм уу. За энэ дээр одоо энэ олон энергиас бас нэг нь ингэж явлаа гэхэд одоо нөгөөх нь бас нэг салж өгөхгүй таныг одоо суур тоогоос чинь эргүүлдээд идэм шиг ийм харагдаж байна л да. За тэгвэл одоо энэ 7 хоногт та бол одоо сайхан сонголт хийсэн эсвэл одоо сэтгэл нийцтэй хүнээ олсон эсвэл одоо за энэ хүмүүс юм байна гэдэг дээр тогтсон ч юм уу тийм ээ. Ийм байдал харагдаж байна. За энэ дээр бол одоо таныг Азийн дугуй энэ дээр одоо Wheel of Fortune гарсан байгаа тий. Тэгэхээр зэрэг одоо Аз таны талд эргэж байна гэж ойлгож болно тийм ээ. Азийн дугуй одоо таны талд эргэсэн байна. За энэ дээр та одоо бас Аз таны талд байгаа учраас та одоо зөв шийдвэр гаргахад танд бас туслана гэж ойлгож болно. Тэгээд за ийм юм харагдаж байна. За энэ дээр одоо за энэ олон харьцаатай хүмүүсийн одоо зарим нь бол одоо та одоо их физиклийн хувьд их биеиндээ татагддаг нөгөөх нь одоо за энд одоо энэ хүмүүс дунд бол одоо таны одоо жинхэнэ хайр байна л гэж. Тэгэхээр зэрэг тийм хүн танаас одоо 10 of cups хүсэж байна тийм ээ. Тантай одоо аз жаргалтай сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг хүсэж байна гэж ойлгож байна. За ингээд одоо хүмүүс нүүр царай таниулснаар одоо танд сонголт хийхэд амархан болох нэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо таныг одоо таны одоо
юу гэдгийг дотор хүн маш одоо таны зүн совин маш их хүчтэй байхаар харагдаж байна. Тийм учраас одоо сонголт хийхэд өөрийнхөө зүн совинг сайхан ашиглаарай гэсэн мессеж өгч байна. За мөн одоо яг байдал нэг жоохон тэмээ нэг ажлаас гараад нөгөөд ороод энэ хинийгээ сонгохгүй нэг юм жоохон манан дунд байгаа бол одоо нэг жоохон give it some time тийм ээ. Тэгэх юм бол одоо 2-3 сарын дараа тийм ээ 2-3 сарын дараа одоо амьдрал сайхан зэгцэрхээр тий бүх зүйл сайхан тал руу ирэхээр ийм харагдаж байна. 2-3 сар гэдэг маань одоо магадгүй 12 сар юм уу 2 дугаар сар сайхан зүйлс ирж байна гэж ойлгож байна. За одоо энэ олон хүн бас өөрөөс чинь бас нэг ахмад ирэх нэлээд одоо танаас одоо ах гэж болно, нэгч гэж болно тийм ээ. Өөрөөс чинь ямар ч байсан дээгүүр одоо өндөр настай ч гэдэг юм уу их настай ийм хүн байна. Энэ хүн бол одоо тантай бас сайхан тогтож үерхийг хүсэж байна. Одоо би бинийгээ мэдхээр энэ бол одоо нэлээд сайхан доктортой харьцаа үүсгэр харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр одоо мөн одоо энэ дээр миний өшөөнийг харж байгаа юм бол одоо нөхөр нь араар тавьсан өөр хүнтэй одоо ажиллаар юм уу тийм ээ эсвэл одоо ямар нэг аяллаар явж байхдаа өөр хүнтэй танилцсан энэ төрлийн барьсан иймэрхүү бас нарийн юмнууд харагдаж байна. За ингээд та бүхэн одоо илүү одоо юу гэдгийг тодорхойч гэдэг юм уу илүү нарийн мэдээлэл авахыг хүсэх юм бол миний Facebook page болох Монгол Стар Таритор орж одоо хувийн уншлага сонирхоорой тийм ээ. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэнд амжилт хүсье.